За өнөөдөр болохоор хэдүүлээ одоо нөгөө өмнөх хичээл дээр бичиг цаасаа зэгцэлсэн юм чи одоо шууд нөгөө бичгийн хэрэгсэл рүүгээ орчуулах зүгээр гэж бодож байна. Тэгээ үндсэн ихний 3 категори дууссан 4 дахь категори эхэлсэн. За энэ жижиг хэрэгсэл гэдэг категорид нь юу ордог вэ гэхээр одоо нөгөө хувцас, ном, бичиг хэрэг, дурсамж, тэтзүүл гэдэг энэ дөрвөөс бусад бүх зүйл ордог байхгүй. Тэгэхээр нөгөө чи галтгоо хүүхдийн тоглоом тэгэл нөгөө аваалгын өрөөнд байгаа зүйл ер нь л бол одоо хүн болгоны хэрэгсэл өөрлөлтөө те энэ чинь нөгөө амьдралын хэм маяг те хаана юу амьдралгүй айл улсад амьдралгүйгээ бүх зүйл ялгаатай байгаа. Тэгэхээр тэрэнд нь тааруулсан яг танд таарсан тэдгээр эд зүйлүүд чинь ингээд орж идэг байхгүй. За тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө сая нөгөө ном бичиг цаастаа нь уйлдуулаад би бас тэрнтэй ойрхон юм болов уу гэж бичиг хэрэгээр ер нь эхлэх айгу дуртай байдаг энэ жижиг хэрэгслийг. Тэгэхээр энэ бичиг хэрэг гэдэгт юу арах вэ гэхээр одоо бичиг хэргийн дэлгүүрс зарж байгаа бүх зүйл орно л доо. За бичиг хэргийн дэлгүүрт юу зардгав тэр бүх зүйл ордог. За тэгэхээр яг энэ нөгөө нэг хичээл ороход жоохон жижиг сэдв учраас би энэ дээр бичиг хэрэг дээр нэмээд электрон багаж тоног төхөөрөмж тэгээд багаж гэдэг одоо энэ гурвыг нийлүүлээ орчоо заяа. За тэгэхээр энэ бичиг хэрэгээс эхлээ бичиг хэрэг дээр болохоор ерөөсөө л нөгөө нэг бичиг хэргийн дэлгүүр зардаг бүх зүйл өмнө нөгөө одоо нөгөө бичиг цаасаа зэгцэлсэн байгаа, номоо зэгцэлсэн байгаа. Тэрнээс бусад бүх бичиг хэрэгтэй холбоотой бүх зүйл орчин гэсэн үг байхгүй. Ер нь бол нөгөө нэг том хэсэг нь гэх юм бол тэмдэглэлийн дэвтэр, CD, DVD, за юунууд бас байж болдог. Одоо бичиг хэрэгслүүд, те бусад бичиг хэргийн хэрэгслүүд гэдэг хүчнээ орлон юмнууд ордгоо. За тэгэхээр за CD DVD-нээс эхэлчихээ. За CD DVD бол яг нөгөө нэг юм болгоны тренд, техникийн хөгжилтэй холбоотойгоор нэг хэсэг бол CD DVD бол айгүй тийм эрэлттэй байсан. Гэхдээ одоо нөгөө цаг хугацаа явах хэрэгээр энэ CD DVD-ний хэрэглээ маш их гарч байгаа, буурч байгаа. Тийм учраас бид нарт нөгөө яг ингээ өдөр тутмын хэрэглээнд бол байхаа болцсон болчиход байна шүү дээ, тийм. Харин тэрний оронд бид нар арай өөр хувилбарууд ер нь л нөгөө нэг цахимаар тэ одоо шеэрлэг тэ одоо юу гэдэг шеэрэд файлуудыг ашиглах тэ Google Drive ч юм уу тэ эдгээр зүйлүүдийг илүү их төлөвлөгөө ашигладаг болсон байна тэ. За компьютер форматлахад бол нэлээд хэрэгэлдэг гэсэн бол одоо болж бас нэг тийм компьютер чинь байн форматлах шаардлагатай биш болсон байна. Тэгээ сүүлийн үед бас CD-нээс гэхээсээ илүүтэйгээр USB ашиглаж форматладаг болжээ. Тэгэхээр энэ хэрэглээ нь бол ингээл ер нь бол жилээс жилд буурж байгаа. За гэхдээ бас хэрэглээ нь бүр огт байхгүй болцсног үгүй бас хэрэглээтэй тохиолдлууд байгаа. За манай гэр бүлийн жишээг авах юм бол манайх бол яг PlayStation дээр бол CD DVD-г бол ашиглаж одоо тоглоомнууд ерөнхийдөө бол тэр CD DVD ашиглаж байгаа хэвээр байгаа байхгүй. За тэгэхээр одоо ингээд нөгөө өмнөх сургалтууд дээр би ингээд ичдэгс авах ингээд одоо баг ингээд CD DVD надад 90% баг туссан хэрэглэдэг юм одоо баг байхгүй дээ ухааны мэрсэн. Тэгсэн чинь тэн дээр нэг асуудал гарсан. Юу вэ гэхээр бас ингээ хэдий тийм ч гэсэн бас носталжи гэдэг old school гэдгээр хүмүүсийн одоо CD DVD-г бигтээр нь авахтай хайртай дуучныхаа ч юм уу тийм сонирхол байдаг. За дараа нь гэх юм бол нөгөө эрүүл мэндийн одоо мэдээллүүдийг бас хүмүүст шууд CD DVD-н дээр хуулаад өгчдөг болсон байлаа. Одоо Имраны хариуч байд юм уу эсвэл одоо нөгөө рентген зурагч байд юм уу тиймэрхүү байдлаар өгдөг болж за дараа нь одоо нөгөө өмнө хэлсэнчлэн юм тоглоомнууд одоо яг PlayStation дээр тоглодог гэдгээр тоглоомнууд ч юм уу тэгэхээр эдгээр нь болохоор бас одоо бас хэрэглэг болсон хэрэглээ байгаа. Тэгэхээр тэрнтэйгээ таарсан ялангуяа тэр тоглоомнуудыг хүмүүс хайцсан байгаа байхгүй ээжүүд зэгцлэлт хийж байхдаа гэтэл нэг тоглоом чинь ялангуяа ингээ худалдаж авдаг. Тэгээ үнэ нь болохоор нэг $30, $10 айгүй үнэтэй байгаад байдаг байхгүй. Ер нь л бол нэг 20 орчим дунджаар $20 орчим доллартай байгаад байдаг. Тэгэхээр айгүй үнэтэй цуглуулсан юмнуудыг ингээ алдчих гад байдаг тийм сул тал байдаг учраас маш болгоомжтой хандаарай. За тэгээд CD DVD-гээ ингээд за хэрэггүйнүүдэд хайшина. За хэрэг болж байгаа нь удаа. Гэтэ CD DVD-г бас шалгаад үзчихэд гэмгүй. Ягаад тэгэхээр эн чинь бас нөгөө тийм эдлэгээний хэрэглээ даахта бас жоох юм уу ер нь аль жоох эмзэг гадаргуун зурагдчих юм бол ажиллахаа болчдөг учраас магадгүй ингээл та ингээл амар хэрэгтэй CD DVD-д байгаад байдаг. Тэд нар нь одоо бүр гарахаа болцсон байх үү нэг нэгээр нь шалгаад тийм CD DVD уншигчтай компьютер дээр ч юм уу суулгаж хагаад юу ч гэсэн бүгдийг ингээд шалгаад үзээрэй. За тэгээд авч үлдэх хаяхан тодорхой болсон бол авч үлдэх CD DVD-нүүдийг хараа яах вэ гэхээр ямар ч байсан тийм тусдаа өөрийнх нь зориултын хайрцаг хийж чадах бол зүгээр. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө зурагдчихл юм бол нөгөө хэрэгцээгүй болчих учраас тэр тал дээр нь илүү их сайн анхаараарай. За үүний дараа бичгийн хэрэгсэл байгаа. За бичгийн хэрэгслийг бол ерөнхийдөө
хоёр ангилжээ. Бичих хэрэгсэл болон бусад гэж. За бичих хэрэгсэл гэдэгт юу орох вэ гэхээр нөгөө харандаа баал үзэг тэгээ палмастер юу гэдэг те ер нь бол цаасан дээр гарч байгаа бүх зүйлийг бичих хэрэгсэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаасан дээр гарч байгаа бүх зүйлийг бол мэдээж Spark Joy шалгалтаа хийн. Гэхдээ тэрнээс гадна юу яах вэ гэхээр гарч ийн үгүй үзээрэй. Одоо жишээ нь ингээл ялангуяа хүүхдүүд ингээд пенал дүүрэн л ингээл бал үзэгтэй яваад байдаг. Тэгээ яг ингээ гаргаж ирээл яхаар ихэнх бал нь ингээ гарахгүй тасалдсан. Эсвэл нөгөө палмасрууд нь хатцсан. Тэгээ харандаа нь бүр хэрэглэх боломжгүй болсон ч юм уу те. Тийм тохиолдлууд айгүй их байдаг учраас бичих хэрэгслүүдэд те болж нүггүй юу гэдгээ шалгах нь. За тэгээд авчулдаг зүйлүүдэд байх юм бол аль болох босоо чиглэлээр нь те босоогоор нь хадгалах юм бол илүү зай талбай бага эзэлдэг. Тэгээд авахд илүү хялбар байдаг. За үүний дараа бусад бичих хэрэгсэл гэж байгаа. За тэгэхээр чинь нөгөө бал руу л одоо үдээсний машин ч байт юм уу те гэх мэт одоо хайж цавуу гэдэг бусад одоо хэрэгслүүд нь орж эхэлнэ. Тэгээ энийг болохоор мэдээж нөгөө өмнөд урьдчилан бүх одоо бичгийн хэрэгслүүдэд нэг цэгт авчираад Spark Joy шалгалтаа гээд авах уу хаях уу гэдгээ шийднэ. Тэгээд хадгалж үлдэх болсон бичгийн хэрэгслийн зүйлүүд дээрээ болохоор аль болох тийм зэгцтэй те ер нь иймэрхүү мэдээ бид нар нэг шургуул руу бүгдийн чигдэг ч юм уу те тэгээд тэрийг хэрвээ тэгдэг байх юм бол тэрийг одоо нэг дунд нь тусгаарлагч хийдэг жижигхэн хайрцгуудаар зэгцэлдэг. За зай талбай багтаа байх юм бол ханы зайг ашиглах буюу те одоо ширээний одоо ингээд хан байгаа шүү дээ тэр хамн дээр ингээд үлэгдэг одоо Kia-гийн тийм юмнуудыг бас хэрглэж болноо. За тэгээд одоо давхардж байгаа одоо хэрэглэх шаардлагагүй болсон тий зүйлүүдээ бах юм бол мэдээж хайн. Гэхдээ яг нөгөө бичих хэрэгслийн зүйл дээр нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр хэрвээ та хэрэггүй болсон зүйлээ бол нөгөө хэрэгтэй хин нэгэнд нөгж болж гин. Дээрээс нь нэмээд хэрвээ та оффист ажилладаг бол оффист бол ингээл бичих хэрэгслэл аюу хэрэг болдог шүү дээ тий. Хайж цаваа маваа чаад штэ үе. Тэгэхээр тиймэрхүү стик нотс ч юм уу те тэр бүх зүйлүүдээ бол ингээд нөгөө юун дээр авчираад ажил дээр авчираад хүмүүс бас ингээд хэрэглүүлж болно. За үнэхээр нөгөө нэг шинээрээ байгаа хүн амьтад хэрэглэх боломжтой ялангуяа хүүхдүүд хэрэглэх боломжтой зүйл ах юм бол ер нь бас нэг ингээд нэг тийм намар хичээлийн жил эхлэхээр айгүй гой хандивын үйл ажиллагаанууд явагддаг. Тэрэн дээр өгөх юм бол бас илүү гой байх байхаа. Тэгээ хэрвээ яг миний тэр талаар нэг түүхийг унших юм бол ажлын дэвтэр дээр байгаа шүү. За тэгээд дараа нь бичих хэрэг дээр юу ордгоо гэхээр тэмдэглэлийн дэвтэр орж байгаа. За тэмдэглэлийн дэвтэр дээр бол яг энэ дээр ялангуяа тийм эмэгтэй хүмүүс дээр маш их хэмжээний тэмдэглэлийн дэвтрүүд байгаад идэг. Тэгээ яагаад тэгэхээр ингээд нөө сүүлийн үед болохоор энэ журналинг буюу тэмдэглэл хөтлөх төлөвлөлт гаргах гэдэг талаар бол айгүй их тийм вайрал болно гэх хүн болгон л яг энийг ингээд ач холбогдлын талаар нь аюух ярьж байна. Тийм учраас бид нар ингээд ер нь ингээд инфлюенсерүүд чинь баг ингээд төлөвлөгч дэвтэр гаргаагүй инфлюенсер байна уу те. Бүгд л ингээд дэвтрүүд гаргаж байна те. Тэгээ жил болгоо ингээд төлөвлөгч дэвтрүүд гаргаж байна. Тэгээд тэрнийг хамгийн гол нь бид нар ашиглаж чадчихэв нөө гэдэг багхгүй. Хэрвээ та 2025 онд төлөвлөгч дэвтэр аваад эхний 1 сараас цаашаа яваагүй бол 26 онд ялгаа байхгүй та ер нь тиймэрхүү л байна. Гизүү. Тэгээл бид нар жил болгоно л ингээл нэг дэвтэр аваад байдаг нөгөө гэтэл тэрийг ингээ хэрэглээ байхгүй болчиход байдаг байхгүй. Тийм учраас одоо нөгөө нэг яг үхээр бид нар нөгөө шинэ дэвтэр авахдаа биш одоо хуучин дэвтрээ ашиглаж дуусгаад дараагийнхаа авах тухай бодоорой. Тэгээ миний хувьд гэх юм бол ерөөсөө би он сартай дэвтэр аль болох авдаггүй. Ялангуяа тэр төлөвлөгч дэвтэр бол надад ерөөсөө тийм миний тайп биш гэх юм уу. Ягаад тэгэхээр би яг угаасаа тэгэж айгүй их сайн төлөвлөдөггүй гэдгээ өөрөө мэддэг учраас би төлөвлөх сайн гэдгийг мэднэ. Тэгээ үнэхээр мэднэ. Би өчнөө олоод байсан. Гэхдээ би төлөвлөдөггүй гэдгээ мэддэг учраас би бол ингээд төлөвлөгч дэвтэр авдаггүй байхгүй. Тэгэхэд тэрний оронд би яадгүй гэхээр bullet journal гэдэг зүйлийг ашигладаг. Bullet journal нь болохоор ерөөсөө л тэмцээгүүдтэй чи тэрийг яаж ч холбож ууж те ер нь бол ингээ өөрөө ингээд нөгөө нэг календаруудаа гаргаж болно, төлөвлөмөр байвал төлөвлөж болно, эсвэл өөр зүйл хийж болно гэдэг дуртаагаараа ашиглах боломжтой байдаг. Учраас би bullet journal-ыг ашигладаг. Тэгэхээр нэг жил болгон шинэ дэвтэр гаргах шаардлагагүй. Хэрвээ тухайн жилдээ үнэхээр би сайн тэмдэглэл хөтлөөд энэ төлөлт хийсэн бол заримдаа жил нь хүрэхгүй дуусчихна. Эсвэл жил дамнах тохиолдол ч юм уу гардаг. За тэгээ шинэ хичээл суух ч юм уу эсвэл одоо нэг шинэ амьдрал эхлэх шинэ амьдралын хэм маягийг үүсгэх болгондоо бид шинэ дэвтэр нээх гэдэг. Харин одоо болохоор байгаа хуучин дэвтрүүдээс ашиглаарай гэж би ер нь зөвлөх дуртай.
За тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээр одоо нөгөө хэрэггүй болцсон одоо нөгөө нэг магадгүй танд одоо дөнгөж нэгэл эхэлсэн тэгэл нөгөө цаашаа яваагүй 10 ширхэг дэвтэр байдаг бол тэрийг бүгдийг хэрэглэж дуусна гэхгүйгээр мэдээж нөгөө Spark Joy шалгалтаа игээд явуулах нэг явуулаарай. Харин зарим тохиолдолд бид нарын тэмдэглэлийн дэвтэр бас яг тэмдэглэлийн дэвтэр гэдэг ангиллалтаа орохоосоо илүүтэйгээр арай өөр ангилал руу орчих гээд байдаг байхгүй. Жишээлх юм бол энэ бол дурсамж дэдцүүл болчих гээд байдаг. Одоо миний 10 жилдээ хэрэгжилж исэн нэг тэмдэглэлийн дэвтрийг би нөгөө өөрийнхөө нөгөө дурсамж хэзүүлэг хийсэн хайрсан дотроо яг хадгалцсан. Тэрийг бараг мартцсан байгаа байхгүй. За тэгээд харсан чинь одоо оюутан байх үедээ ашиглаж исэн тийм дэвтрүүдээ харахаар ёо бүр амар хөөрх юм билэ. Тэгэхээр яг тэр ингээд бүтэн дэвтрээ дуусгаад тэрийг ингээд нэг жилд яг заавал нэг дэвтэр гэхгүйгээр тиймэрхүү ингээд тэр чинь бас айгүй 10 жилдээ оюутан байхдаа гээл айгүй удаан хэрэгэлсэн нэг тийм том дэвтэр байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр миний ингээд бараг ингээд 3 4 жилийн одоо нэг хөөрхөн бодлоо төлөвлөгөөнөө тухайн үед би юунд санаа зовж исэн гэдэг хайрламар дурсамжууд маань байдаг учраас дурсамж дэзүүл рүү орчтой мэлээ. Тэгээ би тэр дэвтрээс хойш ер нь аль би заавал нэг жил нэг дэвтэр гэхгүй үнэхээр танд нэг дэвтэр гаргаад тэрийг ингээл эсвэл нэг жил хэрглэж болж гин эсвэл би тэрийг 2 3 жил хэрглэж болж гин те яг тэгэж ингээ ашиглах юм бол гоё юм байна гэж бодоод дандаа тэгдэг болцсон. Тэгээ яг тэмдэглэлийн дэвтэр тэгээ би одоо хаанаас сонссон мэдснээ мэдгүй гэхдээ надад яг амар үнэн санагдсан нэг нийттэй зүйл байдаг байхгүй. Тэр болохоор ерөөсө шугамтай тэмдэглэлийн дэвтэр битээ аваа тий. Ерөөсө ингээд шугамгүй дэвтрүүд л чамайг хэл хязгааргүй сэтгэх гэж туслана гэл нэг надад хэлчихжээ. Тэгээл би тэрэнд аягүй хитгээд тиймэрхүү байдлаар одоо эсвэл цэгтэй эсвэл бүр ямар ч тийм шугамгүй тийм дэвтрүүд аваад нэлээд том дэвтэр авангуудаа тэрийг их олон жил ашиглахыг эрмэлцдэгэ. За тэгээд дэвтэрээ яриад ирэхээр одоо нэг том асуудал гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдийн хичээлийн дэвтрийг яах вэ гэдэг бол. За хүүхдийн хичээлийн дэвтэр одоо яг биднэрт хэрэгтэй юу үгүй юу гэдэг дээр аюу тийм эргэлзээтэй байдал үүсдэг тийм. За яг нь нэгдүгээр ингээд дөнгөж хүүхэд нэг бичиж сурж байгаа ч юм уу тийм. Тэр дэвтэр бол яг нэг тийм эд хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр дурсамж дэзүүлэлтэд орчиж болох юм те нэг хөрхөн. Тэрнээс биш бусад одоо ингээд дэвтэрнүүдийн бүгдийг ингээд хадгална гэдэг бол айгүй тийм учир дутагдaltaй байх гэж бодоод би бол хадгалдаг. Хүүхдээ бас нэг хүүхдээсээ асуудаг те энэ чинь миний эзэмшил биш л те тэр чинь сурагч болцсон өөрөө хариуцлагатай юм байна штэ. Тэгээ миний охин ингээд нэр хэрэгтэй мөгөл тэнгууд энүүгээр яах ингээл хайчдаг байхгүй. Тэгээ яг хуу дараа нь бас надад хэрэг болж магадгүй гэдэг ганц нэг те одоо 2 дугаар ангийнх нь 3 дугаар ангийнх нь ч юм уу тэрийн зургийг аваад хадгалч те. Тэгэхээр дараа нь миний охин чинь 1-р ангитай ингэж бичдэг гэсэн 2 дугаар ангитай юм болсон байна 3 дахь юм болсон байна гэдэг тийм харьцуултыг үүсгэхээр яг бодит хэллэр үргэлжлээд хадгалахгүй ингэ явдаг. За яг нөгөө дунд ангид ороод ирэхээр томьёонууд их үзэж эхэлдэг. Тэгэхээр томьёотой дэвтрүүдийг бол хадгалчул их зүгээр юм лээ. Хүүхдүүд дараа нь өөрөө биччихсэн эргэж зөхөж хараа те нэрээ тэгэж үзэж байсан штэ ингэж бодож байсан штэ гэдгээ бас эргэж зөхөж харахад бас нэмэртэй байт юм лээ. Тэгэхээр томьёо ордог одоо байгалийн ухааны хичээлүүд, математикийн хичээлүүд ихэн дэвтрийн дунд ангиас нь хойш ер нь бол хадгалчул зүгээр гэж ээж нар зөвлөсөн. Одоохондоо манай хүүхдүүд дунд ангид ороогүй. Манай хамгийн том ч бага анги байгаа болохоор би сайн мэдэхгүй байна л да. Өмнө сургалтанд суужсэн ээжүүд маань тийм зөвлөгөө өгчээсэн шүү. За ингээд энэний дараагийн сэдв нь болохоор хэдүүлээ электрон тоног төхөөрөмж хийж байгаа тий. Тэгэхээр энэ дээр болохоор нөө компьютер, iPad, одоо дижитал камер, аппарат, тий видео одоо энэ микрофон ч юм уу тий гар утас энэ төр орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх ийм технологийн юмнууд дээр чинь болохоор нэг юу нь байдаг гэхээр бүгд дагалдах хэрэгслүүдтэй байдаг. Энэ электрон одоо жишээлбэл би ганцхан камера авдаг байхгүй. Одоо жишээлбэл энэ камера бичлэг хийж байхад энэ гадна талынх нь ингээ юу тэгээ дотор нь хадгалдаг юм. Тэгээд нэмэлт линзтэй, тэгээ 2 микрофонтой, тэгээд цэнэглэгчтэй, тэгээд одоо SD карттай ч юм уу тэгээ маш олон төрлийн нэмэлт ингээ хэрэгслүүдтэй байдаг. Тэгэхээр эдгээр бүх зүйлийг нь болохоор одоо мэдээж нэг цэгт цуглуулад одоо тэр технологи электрон бараанууд ч ажиллаж байгаа хэсгийг эхлээ шалгана тийм одоо бас ингээл хүмүүс ингээл айгүй их юм хадгалсан байдаг байхгүй тийм ингээл айгүй их утаснууд ч юм уу тийм хуучин ашиглаж байсан гар утаснууд ч юм уу эсвэл камернууд ч юм уу тийм айгүй их юмтай юм шиг байгаад байдаг. Гэтэл яг үндэ тэр чинь ямар ч хэрэгцээгүй болсон тийм доторх файлын авах ямар ч боломжгүй болтлоо эвдэрсэн байх юм бол одоо хуучин компьютер ч юм уу тийм ялан энэ технологи чинь ингээ маш хурдтай хөгжиж байгаа. Тийм учраас одоо тэдгээр зүйлүүдийг
хөрөнгө байдлаар одоо эднийг юу ашиглаж болохгүй гэсэн үг байхгүй, хөрөнгө оруулалт байдлаар ашиглаж болохгүй, тэр хэрэгжилж ш тэр чинь хөрөнгөө үсгэн. Ялангуяа одоо нөгөө компьютер чинь жил болгон шинжлэгдэж гарч ирж байна те. Тэгэхээр тэр процессорууд, тэр RAM-ны үзүүлэлтүүд бол жил болгон сайжирч идэг гэсэн. Тэгэхээр бид нар одоо нэг 5 жилийн өмнө амар үнэтэй компьютер авчаад тэгээ тэрийг ингээд нэг тоос хүрхгүй ингээд хадгалаад тах юм бол тэр чинь амар үнэ ерөөсөө барихгүй л гэсэн үг байхгүй юу. Харин тэр чинь ерөөсөө л таны одоо нэг алдагдсан нэг юу болчлоо л гэсэн үг л те. Тэгэхээр энэ юмнуудыг маш сайн шалгаад те хэрвээ та үнэхээр хэрэглэхгүй, хэргийг гаргахгүй одоо энэ чинь хэргийг гаргаж ижил одоо тэр өөрийнхөө үнийг үн цэнийг гаргана штэ те. Хэргийг гаргахгүй ийм технологи электроник юмнууд ах юм бол маш хурдан зарж борлуулаа. Энэ бол хоёр дахь зах зээл дээр маш нээлттэй байдаг гэсэн үг байхгүй. Тийм учраас үнэхээр хэргийг гаргахгүй ашиглахгүй те байх юм бол нэг жил ер нь ашиглаагүй байх юм бол уучлаарай та ингээд дараа жил ч гэсэн ашиглахгүй байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүсийг дуурайгаад нэг амар камер аваад айгүй их тийм том компьютер энэ аваад авах шаардлагагүй. Тэрийг ингээд хурдан зараал те. Үнэн ингээд эн чинь унаад ах те. Одоо юмнууд чинь маш хурдтай гарч авч тийм байдаг. Тэгээ тэрний дагалдах хэрэгслүүдийг бас хамтд нь ингээ явуулаад байвал их зүгээрээ. За тэгээд ажиллахгүй байгаа электрон тоног төхөөрөмжүүдээ хаяна. Тэгээд тэр хаяхдаа бид нар бас юуг анзаардаггүй гэхээр ерөөсөө тэрний дагалдах юмнуудыг хамт үлдээсэн байж байгаа. Тэгэхээр тэр дагалдах юмнуудтай нь хамтд нь байна. За тэгвэл авч үлдчихэж байгаа хэсгүүд үлдэж байна те. Авч үлдчихэж байгаагаа яаж хадгалах вэ гэхээр хамгийн түрүүнд бол тэрийг нэг ойролцоо нэг газар хадгалвал зүгээр те. Бүх камерууд чинь нэг газар байдаг ч юм уу. Эсвэл одоо бүх одоо микрофон одоо тэр подкаст гэдэг юмнууд чинь нэг газар байдаг ч юм уу, дэлгэх центр чинь нэг газар байдаг ч юм уу, кейборд энэ чинь нэг газар байдаг. За тэгээд дараа нь эдгээрийн дагалдах хэрэгслүүд нь дандаа тийм нарийнхан утаснууд байдаг байхгүй, USB кабель юм уу, тогон залгадаг залгуур ч юм уу, тиймэрхүү зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр тэдгээрийгээ болохоор юун дээр анхаарах вэ гэхээр ерөөсө хооронд нь орооцолдохгүй байх дээр анхаараарай. Олон утас ерөнхийдөө ингээл хийх тохиолдол бид нар чинь дандаа ингээ хооронд нь орооцолцохоор дараа нь ингээ болоход одоо дараа нь авч явахад ч хэцүү, дараа нь хэрэг гаргахад нөгөө олон USB-нүүдийг чинь ингээ хооронд нь салгаж болгох айгүй төвөгтэй байдал үүсдэг байхгүй. Тийм учраас аль болох хооронд нь орооцолдохгүй байх дээр анхаарч хадгалаарай. За багаж гэж байгаа. За тэгээд дараагийн нэг категори багаж ороод ирлээ. За тэгэхээр багажчин дээр болохоор яг хоо миний одоо нөгөө үзэгч аудиенс ч юм уу ер нь бол дандаа эмэгтэй хүмүүс байгаад байдаг байхгүй. Одоо эзэгтэй нар их байдаг. Эрэгтэй хүн их үздэггүй. Тэгтэл яг энэ багаж чи өөрөө эмэгтэй хүн гэхээсээ илүүтэй бас жоохон эрэгтэй хүний мэдлийн юм болцоод байдаг байхгүй. Тийм учраас бид нар хүний ямиг өрөөсөө зэгцлэхгүй, хүний юмд гар хүрхгүй гэсэн дүрмээ үргэлж баримтлана. Одоо жишээлбэл гэрээ сайхан зэгцлээ. Одоо энэ багажчин ч гэсэн зэгцлээ гэж болохгүй. Бид нар яг үндэ тэр хүнд нь одоо тий яг ингэж хийд юмаа гэдгийг зааж өгч болно. Тэрнээс дуур мэдэж юм ин хайж тий ийш тийшээ хийж болохгүй. Харин бид нар яаж одоо тус болох вэ тий яавал зүгээр вэ гэх юм бол зүгээр тэр багажин зориулсан орон гэрээг гаргаад өг тий. Одоо жишээлбэл одоо энэ одоо алга хадаас юу гэдэг тий тэр бүх ингээ багажнууд ч байгаа бол тэрнийг энэ хэсэгт л хадгалнаа гэдгийг тэгэл гаргаад өгч. За зөвхөн энд хадгалнаа, энэ шургуулганд хадгалнаа, энэ шүүгэнд хадгалнаа, гаражт яг энэ хэсэгт хадгалнаа, эсвэл одоо тагтан дээр хадгалнаа, энэ дээр хадгалнаа гэд тэр нөгөө бүх хэд зүйлчээ өөрийн гэсэн орон гэртэй байх хэрэгтэй гэдэг шүү дээ тий. Тэхийн болвол дараа нь бид нөгөө нэг одоо нөгөө юу гэдэг тий хүн ерөн ингээ өөрөөсөө илүү нөгөө бусад хүний юм ингээ аюу илүү харагдаад байдаг шүү дээ. Өөрийнхөө толгой дэх буклыг харахгүй л хүний толгой дэх хөвсийг харна гэдэг шиг бид нар өөрөө нөгөө хариуцлагынхаа юмнуудыг ингэж зэгсэлж чадаагүйсэн ч гэсэн нөгөө хүн хийх ёстой тий би биш өөр хүн хийх ёстой юмнууд аюу нүдэнд илүү харагдаад байдаг байхгүй юу? Энийг л хийж болчих юмсан тэл энийг хийгээд өгөлдөө гэж өгүүлчмээр санагдал тий. Тэгэхгүй тулд яах вэ гэхээр ерөөсөө л тэр нэг хэсгийг гаргаад өгч. Тэгээд та бусад газарт байгаа тэр бүх одоо багаж тоног төхөөрөмж юу гэдгийг тий тэр бүх зүйлүүдээ л тэрнрүү л ингээл авчаа тавиад. Тэгэхээр одоо бусад хэсэг чинь нөлөөлөхгүй гэсэн үг. За тэгээ багажн дээр бас мэдээж энэ төр чинь нөгөө бүгд ингээ хоорондоо холилдохгүй тий замбраагүй болохгүй байх дээр анхаарна. Тэгээ энэ дээр зориулсан бас зориултын тэр багшны хайрцагнуудыг ашиглах юм бол илүү үр дүнтэй. Ер нь ингээд нөгөө миний туршлагаар бол багшны хайрцаг нь төмөр юм уу эсвэл маш тийм зузаан одоо
пиавар гэж хэлбүү те зудаан тийм байх яг нөгөө багшны зориултын хайрцагнууд зардаг штэ те тийм байх нь зүгээр юм лээ. Тэрнээс биш зүгээр нөгөө одоо энэ тийм дэлгүүрүүдээс зардаг нөхөр хөрхөн жижигэн сакснууд байдаг штэ те тэр бол ингээд даадгүй юм билээ. Одоо дандаа амар хүнд юмнууд байдаг учраас тэд нар чи яг нөгөө хувцгунаар хийх эсвэл нэг хөнгөн жоохон юмнууд хийхэд бол болдог штэ. Харин тэр багаж энтер ингээ хийгээ байнга ашиглаад тахаар ерөөсөө ингээд даахгүй ингээд тэгээ юу гэдэг тийм асуудалтай байт юм лээ. Тэгэхээр яг тэр багажийг хийх савн суулган нэг тийм өөрөө тэр хүнд юмнуудаа даах хэмжээний даацтай байх юм бол зүгээр юм лээ. Тэгэхээр нөгөө дээр үед болохоор айгүй төмөр тийм хайрцагнууд байгаад байдаг гэсэн шүү дээ. Төмөр эсвэл модон байдаг гэсэн. Одоо болохоор орчин үед болохоор тийм яг тийм зориултын нэлээд тийм дузаан пиаварнууд гарсан мөлий тэдгээрийг ашиглавал зүгээр хаа тэрнээс энгийн өдөр тутмын нэг жижиг сакс макс бол үнэхээр ч болдох юм билээ. Би бас тэгэж үзээд нэлээд хэдэн сакс нь ингээд явцын дундаа те эхэндээ бол зүгээр л те нэг 2 жил болоод ирэхээр хугараад хаагараад айгүй тийм одоо хэрэггүй одоо ашиглалт багтай болчтой юм билээ шүү. За ингээд багаж тоног төхөөрөмжүүдийг бол хариуцсан хүн яа. Тэгтээ мэдээж нөгөө зарчмаараа магадгүй нөгөө танд яг хэрэгтэй юу хэрэггүй юу бид нар чинь ингээд бас амар олон төлхөөрөд хадгалаад байдаг. Гэтлээ үндэ нөгөө тэр юмыг ингээ хийдэг байсан юм ингээ аль хэдийн байхгүй болсон. Тэр хэрэгцээгүй болсон. Үнцэн эзэмшигч чинь ингээ хаягдцсан багтал нөө жижиг сажиг юмнууд ингээ цуглараад байдаг штэ тий. Тэгэхээр тэдгэрийг нэг бүсэн сайхан янзалчаад тэгээд хадгалахтаа харин мэдээж аюулгүй байдлыг ханган тий. Ягаад тэгэхээр нэг санамсаргүй бижраа хүл мүлэн дээр унгаачих юм бол гэмтэл болно штэ тий. Тэгээ иймэрхүү байдлаар хадгалах нэ. Тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Тэгээд дараагийнхаа хичээлүүдийг хурдан оруулахыг хичээнэ.